одоо яам болоод ерөнхийлөгчийн тамгын газар улсын их хурл бол хамгийн гол уялдаатай ажиллаж тэгэхээр улсын их хурлын гол үүрэг бол одоо хилцэж байгаа хуулийн төслүүдийг хилцүүлж тийм батлуулах батлагдсан хууль дээр хяналт шалгалт тавих гол үндсэн үүрэгтэй байдаг. Тэгээд байнгын хороо бас ажлын хэсгээрээ өнөөдөр ерөнхийлөгчийн зөвлөгтэй ингээд бас уулзаад хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн талаар манай ерөнхийлөгчийн санаачилсан санаачлагыг улсын их хурл дээр бас одоо хилцэж тогтоолоор баталсан байгаа. Тэгэхээр энэ тогтоолын талаар бид нар бас нэлээ сайн ярилцлаа. Тэгэхээр цаашдаа бид нар энэ тогтоолын хэрэгжилтэнд улсын их хурл ялангуяа одоо манай байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо бол илүү их хяналт тавьж ажиллана. Цаашдаа бид нар энэ одоо яам болоод ерөнхийлөгчийн тамгын газар улсын их хурл бол хамгийн гол уялдаатай ажиллаж тэгээд бас иргэдийгээ дэмжиж энэ аж ахуйн нэгжүүдэд дэмжиж ингэж хамтарч ажиллах учиртай. Тэгээд одоо энэ ирэх намрын чуулганаар манай энэ хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг хангах тал дээр, аюулгүй байдлыг хангах тал дээрх энэ тогтоолын хэрэгжилтэн дээр бид нар хэрэгжүүлэхийн тулд нэлээд олон одоо хуулийн төслийг өргөн барьж тэрэн дээр батлах ёстой.